гондны сандал нийлж гадаа хоноод чи хэнийг нэг гараачлаа. Юу гэж гараалч тий. Би аавынхаа нэг л дуу сонсч үзчихсэн. Амар юм гонхтой. Тэгээ загнуудад уцаар өрхөө болооч яа гэж загнууд бол тийм л дээсэн дөө юм. Хэрвээ бид хоёрын оролцсон дугаар таалагдсан бол Инээтэлийн YouTube channel дээр subscribe дараарай. Сайн байцгаана уу, өнөөдрийн мэндийг хүргэе гэж өчигч мөнхтөр байна. Өнөөдөр би мөнх сүлдгээд том хүүтэйгээ хамт Инээтэлийн Generation Difference гэдэг контентэд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. За, сонирхолтой аппликейшн гэхээр одоо юу Spotify сонсдог. Хүмүүс ихтэй сонсдог баха ер нь. Тэгээд маш хэрэгэлдэг аппликейшн гэвэл одоо тэгээд Facebook, Instagram байдаг штэ. Чиний хувьд ямар? Би бол Animax гээд өөрийнхөө аним үзэх туртай анима энэ аппаас үздэг. Тэгээд хаяада тоглоом тоглодог. Email гээд Mobile Legends тоглодог. За би бол дууг нэг айхтар нэг юм тийм төрлийн дуу туртай гэж жанрт баригдаж сонсдоггүй ер нь бол чөлөөтэй хамаагүй сонсдог. Би бол ихэвчлэн бол зүгээр юу сонсч тийм чил нэг гэдэг штеп чилаут хөгжмөн ингээд янз бүрийн рандом дурын тэгээд сонсчдаг. Боосон гэвэл одоо тэгэл Michael Jackson л юм да. Өөр нэг юм сонсдог. Би нэг Японд амар их сонссон шүү дээ. Тэр чи юу вэ? Энийг ингээд чихэл switch-ээр ингээд чидрэл сууж байсан шүү дээ. Спичсэн сонсдог гоё зөө. Бас дууч нь уран бүтээлч нэг гоё. Анх ямарстай боллоо S6 билүү, S7 билүү. Тийм хаа. Тэгээд анх бол ээж ах нөгөө нэг аамаагийн уцаар хаа юм үздэг байсан. Тэгээд яа нөгөө нэг анх удаа уцтай болонгууд ингээ яг өөрөө үзэхээр амар гоё юм билээ. Хүний маань үтгэхээр нэгсэн юм. Тэгээд яг өөрөө ингэж бариад ингэ үзэхээр амар гоё юм билээ. Амар гоё эс. Тэгээд тусаад тоглоомодтал тий. Дуу модтал. Би бол анх нэг юм жижигхэн ингэж нээдэг юм цагаан утас байсан юм аа. Уу манай нэг найз авчингуудаа шууд дугаартай нэвтээд тэр чинь май чиний тэдэн дээр авах уу гэдэг анхудаа би тийм утастай болжсэн ингээд дэлгэдэг цагаан утастай болжсэн. Тэгэл одоо ингэ бодоход бас гоё дэс тэр тоглоом байхгүй. Тэгтээ яг хөө тэгээд ярьдаг гэдэг нь гоё байсан юм аа шин. Тухайн үед тэгээд оюутан байсан чинь тэгэл нэгчтэй нэгжгөө нөөхөө ямар ч хайчихгүй тэгэл явдаг лээс шин. Өө тэгэл уудаал тэгэл бүр уужаал гадаа гарах байлгүй. Найзууд байхгүй тэгэл буцаад гарч шин. Оо байлгүй яах те нэг гарц тэгтээ байсан юм. Нөгөө сүлжээгүй газар хүйдлээ удагт анх наадан болоод би нэг найзуудтайгаа хүйдлээ удаг наадан руу явсан чинь уцтай байхгүй болно. Тэгээ очиод уцаар ярина гэ би мэдээ ороо шүүн араас нь гараа очсон чинь хүйдлээ удаг тэр сүлжээ байдгүй. Тэгээд тэндээ ганцны үүдэн хэр онсон шүү дээ. Уцаар ярьж чадахгүйгээсээ болоод тэндийн дуулцыг гэж анхаасаа ярьж чадаагүй очиод уцаар ярьчих юм чинь гэдэг нэг юм төсөөллөөр явсан чинь очиод ганцны сандал нийлж гадаа хоноод өглөө үүрээр нэг юм нөгөөдөлгөө олж авсан. Шүү. Уцанд одоо найдсных гэдэг юм уу эсвэл юу гэдэг. Намайг дарамжилт авах чинь гэрийн уцал байсан шүү дээ. Гэрийн уцаар минийхээ нөгөө гэрийн уцыг олж авна. Тэ? Тэрний гэрийн уц. Тэгэл гэрийнх нуцаа гэрийн уцаар авах чих аюултай ч хинч авч магадгүй, ээж авч магадгүй, аав авч магадгүй. Тэгэл юу гэж хэлэх үү гээл ангийнх нь хүүхд одоо шил манай анги биш байх юм бол ангийнх нь хүүхд л ангийнх нь хүүхд нь байна. Даалгавар асуух гэсэн юм аа энэ төр гээл тэгж л ярьдаг байсан шүү дээ. Тэгэл нөгөө одоо аав ээжээ байхгүй ч юм уу шин ороо ч юм уу амар олон цагаар ярина. Яриад сууч сүлд ярих юм байхгүй болсон ингээд суугаад тэгсэн нэ. Юу хийж ийн гээл чи юу бодож ийн гэсэн дөрөв тийм болоо. Тэгээд загнуудад уцаар өрхөө болооч яа гэж загнууд тийм л дээсэн дөө. Чамаг гаралч хөвд байна. Чи хэнийг нэг гараачлаа. Юу гэж гараалч тий. Нэг жижигхэн заас маасан дээр зүрх мөрөх зурж өгöd идэгсэн. Тэгэл нөгөөтг нь үгүйгэн гут ууралж муурлаа. Хамгийн сүүлд би Централ телевиз яасан байна. Централ телевиз дээр одоо нөгөө
хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн орох болж байгаа тэрийг үздэг байгаа байхгүй. Тэгэл тэрнийхээ хуваарийг харах гэж централ телевиз яасан. Би бол найзуудаа хөвчлээ яадаг. Нөгөө нэг юм хүм хэлэнгууд нь л. Тэгээ аним үзэх гээд сайд мажуу аягүй их ордог. Одоо бол Black Clover гэдэг аним үзэж байгаа. Өмнө нь болохоор My Hero Academia эсвэл Doctor Stone эдрийг үздэг ус. Өөр нэг амир аним үздэг ус. Бидний үе чинь тэгэл сонголт байгаагүй ч чаас зургатаар гарч байгаа юм үздэг ус. Нөгөө нэг юм хүүхдээ амралт, зурагчтай амралтаар гардаг суулж кинонууд те. Дээрэс нь орсон Google-тэй амралтай тийм. Мэдгүй. За тэгтээ өгтөө гэж үзээгүй шүү дээ. Үнэхээр. Би аавынхаа нэг л дуу сонсч үзчихсэн. Өөрөө надад сонсуулж үзчихсэн. Яг сонсоход бол нэг сонин Титаникийн дуу шиг амар юм гонхтой. Тэр юу ярьж байна вэ? Би нэг ганцаараа дуулсан нэг дуу байдгийн тэрийг сонсчихсан. Тэрийг ярьж байна. Хамтлагийн дуу бол миний хамтлагтай байсан шүү дээ мэдгүй. Зураг хөргийг харжсэн. Хамтлагийн дууны клип энэ бол харж ирсэн баха тий. Би дуулж байна. Шинэ сайхныг бишрэх зүрх минь зөвхөн хайраар зохиолно. Дор буламжи минь хөрхөн инээ. Хүсмэс бол амар ингэж. Тэр үе чи тийм солонгос юм шиг өссөн модон дараадсан. Нөгөө нэг юм нулимсаа гартлаа инээсэн нэг эможи байна. Нулимсаа гартсан эможиг ч бас их ашигладаг шүү. Савж унлаа гэж байна шүү тий. Тэгээд ингээд муухай нэг мөлсөн ингээд зураас бүх юм зураас болсон нэг тиймэрхүү эможи ашигладаг юм байна дүү. Өөр эможи юм чаалгадаг. Би бол тэр нулимсаа гарт инээж байгааг ашигладаг юм байна. Зүгээр смайлыг бол нэлээд ашигладаг. Би бол гаал гээл тэгэл өөр өлегтэй хэлдэгэн дүү. Одоо ч гаал гэдэг авчих. Тэгэл гээл өөр батлсан. Гэдэг юм. Тэгж аа. Тонгоргож ярьдаг. Тонгоргож нэг хэсэг бас амар модонд орсон шүү дээ. Натгаруулж ярих гээл. Хаав ээж руугаа залах бах дүү. Эсвэл тэгэл цагдаа магдаар. Бүр болох байлаа тэгэл. Хаав ээж руугаа залах бах дүү. Юу болсноос л болох бах таа гэдэг. Юу бол тэрэнд одоо хин хэрэгтэй вэ гэдгээс л болж залах байлгүй. Би бол нэг 30 гигабайт дата л ашигладаг. Би бол тэгээ тоглоом тоглоно. Animax нь нэлээ их дата аавна гэж бодохоор нэг 70 малын гигабайт ашиглацдаг баг. Unitel-ийн датаг Unitel application-аас. За бидний үед бол шал өөр юм байна. Айгу хэцүү байсан юм байна ингээд ийм нээгдэж хаагдаг уцтай. Тэгээд тэргүүрээ зөвхөн ярина. Бид ч одоо энэ утсан дээр баахан тоглоом тоглоод хэрэгцээтэй үедээ хэрэгтэй маа хийж байна. Тэгэл амар ярина ялгаатай байна. Одоо тэр чи Amazon үзээд Amazon-оос юм аавна гэдэг шүү. Тэгээд гэдэг шиг тий. Одоо бидний үед бол Amazon-оос юм авах нь байтугай тий. Одоо юу гэх дэлгүүрт юу байгааг ч мэдэхгүй байсан шүү дээ. Очиж үзэхгүй зах дээр юу зарж байгааг ч мэдэхгүй нүдээр очиж үзэж харж ярьдаг гэсэн бол одоо эн чинь бол нэг 20 жилийн доронд ялгаа шүү. 20 жилийн доторх гарч байгаа ялгаа. Одоо дахиад цааш нэг 10 жил 20 жил хад одоо эдний үеэс хойш бас амар өсрөнгөө хөгжих болов гэж боддог шүү дээ. Тэрэнд бол бид нар мэдээж дасан зохицохыг хичээн тэгэх хэцүү. Тэрний дунд дасан зохицох хүмүүс нь бид нар байж байгаа илүү одоо яг цаг үетэйг уулзж байгаа усуд гэж ойлгоод л одоо эднээс бас баг суралцаад л явж идэг шүү дээ. Ер нь сайхан контент турсан та бүхэнд маш их баярлалаа. Биднийг үзсэн бас хүмүүстээ маш их баярлалаа.